одоо хов дотынхаа энэ орж ирдэг хүн болгоны орж ирдэг үе таалгыг нь яг ногоо хаалгатай болёо гэж бид нар анх удаа зөөрөөд нөдлө 18 оны 5 сараас эхэлж ажиллаа эхлээд ингээд явж байгаа. Бид нар 18 оны 5 сард болохоор яг модоо эхэл тариад тор шонгоо эхэл суулгаад ингээд явсан. Биднэрт болохоор Дэлхийн байгаль хамгаалалт сангаас нь 6 сая гаруй төгрөгийн санхүүжилт, ард иргэдээс болохоор 4 сая гаруй төгрөгийн хандив орж ирсэн. Тэр мөнгөөрөө бид нар эхний ажлаа хийсэн. Дэлхийн байгаль хамгаалалт сангаас болохоор 1.2 га газрыг нь бол тариалтыг эхэлсэн. Халах түмний төглийг нь бол бид нэр ихсэн. Бид нэр яг ястнаараа нэг 0.5 га газрыг хувааж авч ажиллуулж тариалахаар юугаа төлөвлөгөө гаргасан байгаа. Тэгээ бидний хөдөлгөөний хийсэн ажил бол бид нэр 1700 гаруй модыг тарьсан. Тэрнээсээ бол яг мэрэгжлийн бид нар болохоор байгаль орчны дэлхийн юуны ингийн мэрэгжлийн хүмүүсүүдийг бид нар хамтарч ажиллаж байгаа. Тэр хүмүүсийнх нь намар одоо ингээд тариал дуусаад тэр хүмүүсийн үдснээр бол 1700 модноос 1200 нь бол ургасан байна. Дараа жил бол дахиад урах боломжтой гэдэг тоогыг биднэрт гаргаж өгсөн байгаа. Тэр бол биднэрт маш их урам өгсөн. Бид нар яг орон нут ховдынхаа бас нэг орж ирж байгаа хүн болгоны орж ирдэг нүү таалгыг нь ногоо модно, ногоо хаалгатай болёо, модоо хаалгатай болёо гэж бид нар анх зорж санаачилж байна. Манай эднийд ажилтдаг жолооч нар ингээд санаачилж ажиллаж байгаа бид.